Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглах подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартай манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хэрэгж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Манай өнөөдрийн дугаар Ukraine хөтөлбөрийн 2019 оны төгсгч Гамболдын саруулгаар оролцож байна. Сайн байна уу? Үргэлжлүүлсэн баярлалаа. Баярлалаа. Нааг ирсэн тас баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй. Нааг саруулгаар гэдэг байгаа. 19 онд болохоор Kansas мужийн Emporia State University гэж суралцаад ирсэн. Ukraine хөтөлбөр яг ямар шалгууртай, яг ямар хөтөлбөр юм бол манай сонсогчдод бас гэлэрнгүү танилцуулахгүй. Эцэндээ бол 3 шалгууртайгаа. Эхнийх нь болохоор application онлайнаар ингээд 11 сар зарлагдчихдаг. Тэгээ ороод эсээнүүдээ бичээд өөрийнхөө ингээд мэдээллүүдийг оруулаад recommendation letter гээд багш нараасаа ингээд тодорхойлох зэгтэл авч явуулаад тэгээд тэрний дараа ярилцлаганд дууддаг тэнцүү хөлтөдтэй. Тэгээд ярилцлаганд дуудсны дараа тэнцүү хөлтөдтэй болохоор TOEFL-ийн шалгалт гэж авахыг бас шаарддаг. Тэгээд тэрэндээ тэнцэж явдаг тийм хөтөлбөр. Шалгууруудыг бүр наривчлаад ингээд хэлвэл яг TOEFL-ийн хэдэн оноо шаарддаг, recommendation letter хэдий бичгийг шаарддаг гэдгийг илүү одоо сонсож байгаа хүмүүст дэлгэрэнгүй байдлаар тодруулаад хэлвэл. За application болохоор өөрийнхөө эхлээд үндсэн мэдээлэлүүд оруулчихна. Тэгээд 2 эссе бичих хэвээр. Тэрний эхнийх нь болохоор чи нийгэмдээ манлайлагчийн хувьд ямар үүрэг барилттай зүйл хийсэн бэ гэх тиймэрхүү сэдвэр бичдэг манлайлалын талаар хэсэ. За тэгээд тэр хэсэг бичсэний дараа хоёрт нь болохоор чамааг яагаад Юградад явуулах хэрэгтэй вэ гэдэг ерөнхий нэг асуулт тавьдаг. Тэгээд тэрэндээс зориулсан хэсэ бичээд тэгээд хоёр багшаасаа одоо яг энэ хүүхэд нь ямар хүүхэд юм бэ гэсэн тодорхойлох зэгтлийг бичүүлээ. Тэр нь гэхдээ заавал багшч халбгүй дадлага хийсэн бол дадлагынхаа газараасаа ч гэсэн явуулчихдаг. Би болохоор багшаасаа нэг recommendation letter тэгээд ойдлогод 2 дугаар курсад дадлага хийсэн тэнцэнээс болохоор бас нэг тодорхойлох зэгтлээд явуулсан. Тэр нь анх тэтгэлийн талаарх мэдээллийг хаанаас авч ирсэн бэ? За анх болохоор би бүр оюутан болчоод яг анх сонссон л доо ийм хөтөлбөр байгаа гэд интернетээс авсан. Ухчаад тэгээд нэгдүгээр курстэй болохоор яг сонсчоод би хажуугаар нь өөр тэтгэлгүүдэд материал өгөөд одоо Унгарын засгийн газрын тэтгэлэг, Тайваны засгийн газрын тэтгэлэг ийм тэтгэлгүүдэд материал өгөө явжгаад ингээд өнгөрөөцсөн. Өөөсө тэндээ ингээд тэнцчин гэж бодоод амар ихтэлтэйсэн л да. Тэгээд тэнцэнээс зүгээр яг сургуулиас одоо тэтгэлэг авсан чинь засгийн газраа тэнцэж чадахгүй ингээд тэгээ болоод тэгээ 2 дахь курстэй болохоор би чинь дахиад ингээд мэдчихэж байгаа шүү дээ дараа жилийн болтондоо. Тэгвэл тэр үедээ ингээд шалгууруудыг харсан чинь 3.2 голчоос дээш голчтой байх. TOEFL-ийн оноо болохоор шаардахгүй. Гэхдээ ерөнхийдөө ийм онооноос дээшээ байх гэж 61 гэдэг хаа IBT 61 гэдэг. Тэгээ би тэрийг нь харчаадаас жоохон сүрдээд ингээд өөртөө итгэхгүй байгаад за би надаас л хөтсөн даа амчтай яа тэгэж тэгээ өөрийгөө жоохон ингээд тэгээ бас чи 3-та за дараа жил угаасан материал өгчлөхгүй юм чинь тэгээд айдаг ард ийц ингээд шууд материал өгүүлсэн да. Та тэгвэл одоо хөлбөрт бэлтжиж байгаа үеийн дурсамжаас уулзаа чи яаж бэлтжижсэн бэ? Тэр үеийн одоо мэдрэмж ямар байсан вэ? Application process-тэй болохоор шууд сууж байгаа л нэг оройдоо бүгдийн баг бичээл явуулсан. Ярьцлага болохоор баг сарын дараа хариу өрдөг хаа. Айгу удажж ирдэг. Тэгээд би нөгөө нэг мэйлээ шалгахгүй хичээлдээ гүгэл явуулсан. Тэнцсэн ч өөрийгөө бодохгүй. Тэгээд байжсан чи яг өмнөх өдөр над руу Чингис залгаад чи ингээ ярьцлаганда тэнцсэн байна. Тэ орох юм уу? Мэйлээр ингээ юусоо хариу өгөөгүй нэгэд. Тэг би юу би тэнцсэн юм уу гэдгсэн чи тийш тэгээд өө заа гэл газ гэрлэгөөгүй гэл. Тэгэл өөрөөсөө юу ямар хэн асуулт асуухол гэж бодоол тэр асуултаа заасан дээр бичиж байгаа л тэрэндээ за ингэж хариулъя да гэж юм бодоол. Тэгэл магаш начаал ярьсланд орчихсон. Материалаа бүрдүүлж авах чинь яг хамгийн яг хүнд хэсэг нь яг юу байсан бэ? Эсэ 2 эсээг л хамгийн угаасаа нэг оны болгох гэж байгаа юм. Тийм оройжонгоо ингээл бодож байгаа юм л да өөрийгөө яагаад тэнцэх хэрэгтэй вэ гэдэг дээр ингээл keyword-зүүдээ бичээлээ. Би ийм учраас гэл бичингүүтээ тэрнгээрээ ингэж зохиож эсэ бичгсэн. Англиар эсэ бичихгүй утсан бичиг гинт эсэ бичих чадахгүй. Тэгээ монголоор эхэлж бичээд дараа нь тэр ингээ орчуулж англи руу бичээд тийм тэгээд явуулчихсан. Ярилцлагынхаа хувьд болохоор л шинжэнгөөс авсан да. Ukraine төлбөрт зурчлан бэлдсэн байвал одоо зохиох анхаарал угаалаа бусад одоо application form явуулж байгаа хүмүүсийн төвөмөл алдаг зүйл нь тань одоо юу юм шиг байна? Тэр талаараа болохоор урднаас бэлдсэн зүйл гэвэл тодорхойлох зэгтлээ би бүр эртнээс бэлдсэн. 2 дахь курстэй дадлага хийж захта ахлахта надад ингээд та нэг тодорхойлох зэгтэл бичиж өгөөч би ийм хөтөлбөрт явах гэж байгаамаа гэд хэдэн сарын өмнөөс ингээд бичүүлчихсэн. Зэгтлээ. Тэр айгуу тусалсан. Тийм болохоор нөгөө хамаагүй хугацаа гэж байгаа болохоор ингээ манай ахлагчсан амир гайгүй ингээд тодорхойлох зэгтэлтэй цаг хугацаа гаргаж өгч бичиж өгсөн. Тэгэхээр хөтөлбөрөө бол бүр өмнө нь мэддэг болсон байсан. Тэр бодож явж байгаа л бэлтгэл бол эртнээс эхэлсэн хэсэг юм байна шүү дээ. Зүгээр яг материалаа л 1 хоногийн дотор бүгдийн файл ап хийдийн нийлүүлж явуулснаас шүү дээ.
Америк төгсөгчтэй ярьж байгаад би энийгээ л ингэсэн учраас ер нь тэнцсэн болов уу гэсэн нэг тийм таамаглал бүгдээрээ л нэг дэвшүүлсэн байдаг. Би эсээгээ сайн бичсэн учраас эсвэл recommendation letter эсвэл одоо шалгалтын мань оноо өндөр байсан болохоор ч гэдэг юм уу. Өөрөө чи энэ global geography тэнцэхэд яг юу нөлөөлсөн гэж таамаглаж байна вэ? Би бас эхлээд айгу бас гайхацсан л та. Яг бол би бол бусад одоо ингээл үеийнхээ залуучууд айгу мундаг залуучууд байгаа. Тэгээд эдрээс бол бүр тийм мундаг талааг төгсөрсөн хүн бол биш. Ороод ярилцлагандаа өөртөө маш итгэлтэй гэдэг бүр ихсэн. Тэнцэн чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та нар надад ингээ боломж олох юм бол би ингээ тэтгэлэг чинь алдахгүй. Би ингээд хэлсэн амдаа хүрнэ. Нийгэмдээ ирээд цустай ингээд зүйл хийн. Энийг өргөжлүүлнэ. Найз нөхөдөө энэ талаар ингээд хэлэхүүлнэ. Дүүнерт нь ингээд бас хэлэн тослно. Тэр талаараа хэлсэн. Тэр л айгүй нөлөөс мөлөгчж байна. Нөө мэйлэрсэн мэдэхгүй байж явж байгаа бол уцаар явахт нь мэдсэн гэсэн шүү дээ. Тэр үед яг ямар мэдрэмж төрсөн бэ? Би энэс амар баярлсан шүү дээ. Яг найзтайгаа сургууль дээр зүгээр ингээ хичээл тарцсан хөвчлөлт юмяриад явж исэн чи гинт залгаал. Чи юунд дугаараа гэж авсан чинь Ярьсланд зэтсэн мэл дүүн маа найз хаанс юу гэж гайхалаад байж. Тэгэл бас залчил анчи тэнцсэн байж тээ гэж тэрвэрлж мэрэлдэл. Тэгэл за чи тэгвэл хайраар гэл. Тэгэл за газ харийг гэл. Тийм. Ер нь ихлээр аппликейшн дээр тэнцчээд баярлаад Ярьсландаа дараа нь ингээ орчоод бас ингээ баярлаад тэг ингээ нөгөө нэг аппликейшны тэнцчил баг явчих юм багчсан чи ярьслаг гарч ирээд ярьслагандаа тэнцчил бас явах юм баг гэсэн чинь TOEFL гарч ирээл ингээл баярлал юу вэ гэж юу явуулсан да. За Америкт очисон хүмүүс яг Америкт очисныхаа дараа би Монголоос нэг тийм л юм авцардаг бай. Жишээ нь одоо Монголыг төлөөлөх нэг тийм гоё сүнээр ч юм уу эсвэл нэг Монгол дээл Монгол цамц ч юм уу. Тиймэрхүү зүйлийг дараагийн евградаар Америкт очих хүмүүст яг юу авч явуул зүгээр гэж зөвлөх вэ? Би тэрэн дээр бол аягүй бэлтгэлтэй байсан. Тийм Монголтой холбоотой тийм жижигхэн төлхөрний осор тэгээд нэг монгол чигээр бичсэн хүнд бэлгээр өгдөг тийм зүйлс. Тэгээ ялгуунаасаас ингээл Монголтой холбоотой зүйлс юмсгэл. Тийм Монголтой холбоотой зүйлс аягүй авчихсан уусаа бэлтгэлтэй очсон. Харин би болохоор ер нь хос өмнө Монголын нууц тавчиг 2 удаа дахиад уншичаад явдаг үстэй л гэж бодсон. Тийм. Тэгээ очсны дараа ингээд аягүй асуугдсан маань очиод ингээд найзсан хүмүүс ингээл Чингис хааны талаар асуугаал. Түүхийн талаар аягүй асуугаад сонирхоод байгаа байхгүй. Тэгээд тэнгууд нь би ингээд бас яг ингээд 100% өөртөө ихтэй ингээд ярьчихдаггүй ингээд ерөнхийдөө нэг юмшгүй шүү гэдэг ингээд заагаал найз. Манайх чинь түүх бахархах юм их түүх. Тэгээд зарим хүмүүс нь болохоор Чингисийн нэг буруу утгаар нь ч юм уу их ярьдаг шүү дээ. Тийм ярина. Жишээ нь би Юградаар явж исэн байхгүй. Тэгээд тухайн үедээ бас public speaking-ийн анги авчихсан. Тэгээд бас Чингисийн талаар ярьж хаад хүмүүс айгүй impressed болж хүлээж аваад тэгээд тэрийг бүр олон оюутнуудад лекц болгож орж исэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш Чингис байгаад маа найзууд донд бас нэг шинэ ярианы сэдв гараад ирсэн. Тэгэл хүмүүс одоо өөр улсын хүмүүс ихээр нэрэ Чингис хааны тийм төвчин тийм юм байлээ шүү дээ гээл те. Тэгдэг ч юм уу иймэрхүү ер нь түүхээсээ мэдчихий бол Америкт бас илүү их орноос уртчлахад хэрэгтэй юм болов уу гэж ингэж бодсон. Тийм. Манай одоо жишээлбэл roommate надаас тэгж асуусан байхгүй. Танаа Чингис хаан чинь болохоор ингээд дайм байлдээ гээд өөр улс орнд ингээд явах явсан газар болгоноос их нэртэй олоод явддаг гэсэн юм уу гэж асуувал түрүүд нь би үгүй ээ гээд үгүй шүү гээд түрүүд яг ингээд нөө хэдий их нэртэй ингээд байсан гэж хэлсэн чи мартаал тэгэл Википедиар шаардлагатай болж байлаа. Тиймэрхүү фейлдэл тэгжлээсэн л. За энэ хөтөлбөрөд тэнцээд тэ Америкт очисон үеийн мэдрэмж ямар байсан бэ? Анх очоод ямар сэтгэл турсанж culture shock мөгт оржсэн үү? Орж ирсэн. Эхлээл айгүй олон цаг нисэл айгүй ядраал буусан чинь Америк тавтай морилс харуулаа гэдэгчсэн тийм бичгээр хүлээжсэн. Тэгэл тэрийг хараад шууд ингээд нөө ядарч исэн ядаргаа алга болоод замын төч нөгөө нэг тасч авсан хүнтэйгээ ингээл буу болоод энэ тентгийн сонио ачим яриад. Тэгэл яг хоттой очисон чинь ингээд нэг лиго тоглоомор ингээд барьсан юм шиг батсан. Амар цэвэрхэн ингээд хүмүүс ийм газарт амьдардаг юм бах та гэж бодоод би бүр гайхал ямар цэвэрхэн юм бэ гэл. Сонин тохгүй санагдаж манагдал тэр нь бүр тийм. Орчин нь айгүй шок болж ирсэн гэх юм ихлээ. Евградын нэг гоё юм нь энэ дээрээс Монголд сурж исэн ангиа үргэлжлүүлээ сураа явчихдаг. Жишээ нь чи 2 дугаар курст явсан бол 3 дугаар курсийнхэнтэй хичээл үзээ явчихна тий. Тэгээ чи нэг яг тэгэж хичээлдээ сууж исэн хөтөлбөрүүдэд хамрагдж исэн талаарх нэг өдрийнхөө төрслийг сонсож байгаа хүмүүст хуваалцвал төслээд. Хичээл нь болохоор маш ерөн сонирхолтой ордог. Одоо лекц семинар гэж Монголд орж байгаа шүү дээ. Хичээл нь тэнгуү тэнцэл болохоор зөвхөн семинар гээд нэг багш нь ойролцоогоор нэг 20-25 хүүхэд ингээ аваад семинартаа хичээлээ лекц уншаад ингээд хүүхдтэй шүү ярилцаад орчдөг. Тийм болохоор ингээд айгүй их анхаарал чамд тавина. Ингээл ороод хичээлдээ сууж байгаа л
нэг юм ойлгохгүй болол багш ингээд лекц уншиж байхад нь гараа өргөл юм асуунгууд тэрийг аймаг гоё ингээд тайлбарлаж өгөөл бодит амьдралын жишээн дээрээс холбож тайлбарлаж өгөөл тэмүүд ингээд баг юу ч мэдгүй орсон ч гэсэн ингээд бүрөө зазагэл ойлгол гараад ирчихсэн тийм. За Америк улсын нөө боловсролын систем байгаа тийм Монголынхоос хэр өөр ялгаатай тийм талын ажиглаж байсан уу? Сул давуу тий. Надад болохоор багш нар нь айгүй их одоо мэйлээр оюутнуудтайгаа харилцдаг юм шиг санагдсан. Ингээл ойлгохгүй юм байж байгаа л багш руугаа мэйлчингүүд цагийн дараа ингээ мэйл харангууд хариу ирсэн. Одоо амар ингээд холбоотой байдаг сурагч багш нь байнга харилцаад иждэг. Тэгээд бас хичээл дээр чи ойлгохгүйсэн ч гэсэн 7 хоногт 2 удаа хичээл орж байгаа ойлгохгүйсэн ч гэсэн дахиад нэг давтлагын хичээл гэж ордог. Тэрэн дээр багш нь өөрөө ч юм туслах багш нь ч юм тэрэн дээр ингээ алдсан юм асуу ойлгохгүй юм асуугаад байж болдог. Тийм оюутнуудтай ингээд аль болох заа гэсэн айгүй их тийм хөтөлбөртдөг юм уу. Ингээл шүн ингээл 12 цагт орой 70 хичээл нэг юм ойлгохгүй болол туслах багш руугаа мэйлчингүүд нэг 10 минутын дараа буцаал хариучих. Ийм чи ийм шүү ингээд зааж өгсөн. Тэгэл дүнгээр заа гэл. Тэгээ бас нөгөө профессор ч офс аавар гэж байдаг те. Тэгээ тэрэн дээр нь өссөн цагтаа яг тэр цагт нь очиод өссөн асуултаа асуухад айгүй гоё найрсгаар friendly тайлбарлаж өгдөг. Энэ хичээл чи яг ингэж байгаа шүү. Яг чи нэрээ энэ дээрээ жоохон дулмөг байсан үгүй юу ч гэдэг юм уу те. Айгүй гоё. Тэгээд багш нар нь айгүй гоё тийм найз шиг. Тийм байдаг юм шиг. Жишээлбэл би эхний 7 хоног болгоо ингээд тэр 7 хоног үтсэх хичээлээрээ нэг сорил авдаг байхгүй юу. Тэр сорил дээр хамгийн ихний сорил дээр би муу он аваад фейлцсэн байхгүй. Тэгчээд за яах вэ? Дараа 7 хоногс хичээл дагаа бодоо ичсэн чинь багшаас ингээ мэйл ирсэн. Саруулаараа чи ингээ сорил дээр жоохон тааруу авсан байна. Ангийнхантай харьцуулаад тэгээд би чамд яаж туслах вэ? Чи энэ хичээлээс юуг ойлгоогүй юм болоо? Чи надтай ирж уулзвал яаж юм? Би ийм цагуудад завтай шүү гэл. Тийм. Америкт амьдрахтаа оюутны байранд амьдарч байна. Тийм. За оюутны байрны дурсамжаас ч яваалцъя л да. Оюутны байранд чи их л олон улсын оюутнууд, олон улсын оюутны байранд байсан уу? Тийм. Ер нь бөөнөр бол хамтдаа байдаг. Тийм. Тэр дурсамжаас асуулцвал. Тэр бол ер нь бол маш сонирхолтой байсан. Миний дотор байранд би юу амьдарч үзээгээ бодоол идэв гэсэн энэ чинь сурдаг хөтөж чинь. Тэгээд очиод дотор байранд орсон чинь дотор байранд байр гэж ер нь хэлэхэргүй. Тэр бол ингээд зурагчтай PlayStation тоглодог тэмцтэй өрөөтэй бильярдны цастагаад өрөөтэй дотор байр дотроо теннисний хоол идэг өрөө зүгээр ингээд баг дэйт идэг өрөө мөр тийм лаанчтай гэл тэдэр нь ингээд баг гэрээсээ л тухтай байдаг гэсэн. Тэгэл найзууд найзууд бүгдээрээ бас ингээл дотор байранд ингээл доод давхар дээд давхар хажуу өрөө мөрөнд идэвхлээ тэгэл сахилгагуудаа хэдүүлээ гараад тоглоом хичээл ундраа хийж мэгэл. Партинд бол манай хот нь өөрөө нэг партины тийм газар цөөхөн юм тийм. Канзас мөн ч өөрөө нэг жоохон ковбой стил. Тийм ковбой стилтэй баарууд нь гэсэн жоохон ковбой стилний баарууд. Тийм болохоор ингээд бид нэр бол нэг ордгүйсэн. Тэгэл цагийг зөв нь хоорондоо л өнгөрөөдөг гэсэн. Тийм гадуур бол өнгөрөөлдөг гэсэн. За ингээд хөтөлбөрт хамрагдчих хугацаанд оролцсон сайн дурын ажил төсөл хөтөлбөрүүдээсээ дурдвал ер нь хамгийн үлдсэн сайн дурын ажил юм бол бид нар нэг найзуудаараа найзуудыг хвчлэн Солонгос тэгээд Канзас хотод болохоор нэг Солонгосын арга хэмжээ болно гэдэг тэнцээ сайн дурын ажилд ирэхтэй нэгэд тэр нь болохоор ингээд дээр үе ингээд Солонгосын хаадуудын үеийн ингээд хувцс өмсөөр годомжаар ингээд алхаад цагдаа магдааны урталт машинтайгаа ингээд хамгаалж монголж яваад. Яг ордны хаамаа тэр үеэр ингээд тэнцээ айгу хөвчлөлтэйсэн. Бид нар бөөнөр ингээд дээр үеийн Солонгосын хувцсмсөө би нөгөө хөгжим тоглодог хүнийхэн хувцсмсөө хөгжмийн юм ярьж явж байгаа. Тэгэл тэрнийхэн дараа болохоор Солонгосын ингээд өв соёлыг харуулсан тийм ивент хийсэн гэх юм уу. Тэнцэнэ ингээд харуулаад 20,000 ёслыг солонгосчууд бид нар ингэж идэг. Энэ хүн болон ингээд годомжинд явж хүн ороод үзэж болдог. Тэгээд хажуугаар нь ингээд солонгосын үндэсний хооллуудыг ингээд нүдэн дээр хийж үзүүлээд идүүлж мэдүүлээд ийм амттай байдаг. Кимчиний юм гээл. Тэр аягүй сонирхолтой байсан. Еврадаар явахаар нэг гоё юм. Энд Монголд оюутан байгаа. Тэгээд бас Америкт оюутан болж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хоёр боловсролын системийг чи хоёулаа ингээд биеэрээ мэдрээ гараад ирж штэ. Тэгэхээр энэ хоёрын ер нь ялгаатай тал нь юу байсан бэ? Америкийн боловсролын систем, Монголын боловсролын системийн ер нь ялгаа нь яг юу байсан бэ? Надад хамгийн яг анзаарчихсан юм гэх юм бол Монголд би бусад сургуулиуд гэсэн мэтгэн мөсийн хувьд болохоор ингээд явцын шалгалт, улирлын шалгалт гэдэг улирлын шалгалт нь 100 оноос 30 оноо, явцын шалгалт нь 20 оноо гэдэг ер нь шалгалтаар 50%-ийг нь чамд өгнчдэг. Үлдсэн 50% нь болохоор эрсдэх ингээд тиймэрхүү зүйлс дүгнэгддэг системтэй. Тэнгүүд миний сурсан сургууль болохоор ер нь тийм бишээсэн. Шалгалт бол нэг чухал ш. Нэг 100-аас нэг 15-аас 20 оноог нь л нөлөөлдөг гэх юм уу. Улирлын шалгалт, явцын шалгалт нийлээд нэг 20 оноо.
Бусад 80 он нь болохоор хичээлийн явцад хийж байгаа ингээд даалгаврууд, сорилууд тий хичээлийн явцад ер нь ингээд чи яг хэр ойлгосон бэ гэдгээр нь дүгндэг. Тэр нь аягүй гоё. Бол одоо Монгол жишээлбэл ингээд хичээлдээ сууж байгаа л хальцууж байгаа л шалгалтаа өндөр оноодог ч юм уу те гайгүй дүнтэй гарчдаг ч юм уу те. Тэгвэл Америкт болохоор тийм байхгүй. Яг хичээлийн үед чи хэр ойлгосон бэ? Ялгаснаар л дүнч. Америкийн бас нэг гоё юм нь кампусын систем шүү дээ. Монголчууд өөрөө их сургуулиуд нь кампусгүй ороо. Яг кампуст амьдрал нь хэр байсан бэ? Кампус амьдрал бол бас аягүй сонирхолтой. Тийм. Одоо ингээд бүх юм жижигхэн хот оюутнуудад зөвхөн зориулсан жижигхэн хот байгуулаад өгсөн гэсэн үг. Тэгэл дотор баримч одоо чанар зэрэгтэй бүх юм байна. Гараад 5 болоход сургууль руу орчин, дахиад цаашаа 10 болоход фитнес жим, бассейн руу орчин. Тэгэл эргэн тойронд чинь ингээл оюутнуудад зориулсан хоолны газар, цайны газрууд ингээл оюутнуудад зөвхөн зориулсан хөнгөлөлтөө өсчин ингээл нэг тийм жижигхэн хот шиг л байдаг. Тэр нь аюу сонирхолтой. Тэгээд тэрэндээ оюутнууд нь өөрсдөө ажиллаа тий. Найзууд нь номын сан зогсож байгаа жишээний, найзууд нь ресторан хоол хийгээ зогсож байгаа жишээний тий. Тэгээд эдгээр нь тэрэн дээрээс өөрсдөө бас мөнгө олоод амьдраа явдаг. Бас мэдгүй хүмүүс байхыг үүсэхгүй Америк руу очиж сурж үзээгүй хүмүүс байх юм бол campus life гэдэг бол бас нэг сая хэлдэг шиг нэг тийм мини хот маягийн зүйл байдаг л да. Тэр нэг Солонгосын соёлын өдрөлөг болсон гэж ярьжсэн тий. Монгол соёлыг танилцуулах талаар тийм үйл ажиллагаа өдрөлөг болж исэн юм болов уу? Тэгээ ярьж өгөл тий. Манай хотод болохоор нэг тийм ивент болжсэн. Тэр нь болохоор одоо тэр манай тэр сургуульд сурдаг гадаад оюутнууд нь бүгдээрээ үндэсний хувцсыг өмсөөд ингээ үндэснийхээ тугийг бариад годамжаараа ингээ алхахдаг. Годамжийн ингээ цагдаа нар бас ингээ чөлөөлж өгөх үүрэгтэй. Тэгээд одоо бүх тэр өөр улсын оюутнууд гэж өөрсдийнхөө ингээ соёлыг харуулдаг. Тэрнгээр би яг Монголоос явахдаа нэг монголынхаа үндэсний хувцсыг аваад явчихсан. Тэгээд бас төрийн талбайгаа бариад явчихсан л да. Тэгэхэд аягүй сонирхолтойсэн. Тэгэл бид нар нэг нэр очил өө танаа үндэсний хувцс юм байд юм уу гэл. Солонгос, Японы найзууд дээр очил та хоёрын ч хувцас ийм ялгаатай юм шүү дээ. Ялгаагүй махч очиж гэж мэгэл тэмүүлж нөгөөдөл чи өө амар ялгаатай гэж мэгэл ийм гэж ярьж мэгэл хоорондоо. Америкт сурж байхад уран амралт болдог шүү дээ. Тэргээр чи оюутнууд их аялдаг. Тэгээд ер нь өөрийн чинь хувьд аялж ивөө. Тэгээд ер нь евро хөтөлбөрт оролцож гисэн өөр хотууд руу явж workshop оролцдог шүү дээ. Тэрэнд нь хамрагдажсэн талаарх туршлагаасаа ер нь хуваалцвал. Надад болохоор евро хөтөлбөр нь оюутнуудыг аялуулахыг аягүй дэмждэг юм шиг санагдсан цаанаас нь. Аялаараа тэгээд аялахаар бол хаашаа аялах гэж байгааг бид нар заавал мэддэг гэсэн шүү. 2-3 хоногийн өмнө ч юм уу тий. Тэгээд миний хувьд болохоор зөндөө аялсан. Лос Анжелес руу 2 удаа аялсан. Вашингтон DC руу воркшопоор очиж тэнцээ сургалтанд хамрагдангаас аялаад цаашаа Нью-Йорк руу аялжсэн. Тийм. Тэгээд Канзас мужид дотор бол найзуудтайгаа хасан бүтэн сандаа бараг машинд нь суугаад өөр хот руу очиж аялждаг байсан да. Тийм Америкийн оюутнууд ихэнх нь машинтай тэгэл ийш тийшээ хотууд руу явдаг. Жишээ нь би бас нэг дорсомж санаад орчлаа. Манай Utica хотын хажууд Syracuse гэж байдаг. Syracuse руу одоо нэг Circle K гэж газар байдаг ш. Тэрний чинь бас олон улсын оюутнуудын байгууллага байдаг байхгүй. Тэрний хэсэг нь манай Utica дээр байсан. Тэгээд 7 хоног болгон хурлна Syracuse-д болдог. Тэгээд манай найзууд нийлж байгаа л машин нэгнийхээ машинаар бөөнөрөө явъя гэл. Тэр хуралданд оролцдог байсан. Тиймэрхүү их гоё дурсамжууд их байдаг те. Евродаар явахад бас. Тийм тэгээ аялж исэн талаараа илүү дэлгэрүүлээд хэлвэл. Миний хувьд болохоор айгүй азтай. Манай ихч намайг яг сурахаар очиход Лос Анжелест сурч исэн бас мастертаа. Тэгээд би 10 сард нэг амралт болсон сургуулиас. Тэгээд тэрнгүүрээ ингээд газ амжуулаад Лос Анжелес руу ихчдэр очиод Лос Анжелесыг ер нь дуусгасан да. Тэгээд бас айгүй үзмээр нэг юм байсан. Тэр нь болохоор NBA-ийн тоглолт үзэх. Би өөрөө сагсанд айгүй сонирхолтой. Тэгээд NBA-ийн тоглолт үзээд туртаа сагсан мөнгөчийгөө хараад Staples Center-т ингээл тоглоод зогсож байгаа нь харах аюу сэтгэл хөдлөмөр хийсэн. Тийм. Тэгээд Нью-Йорк руу аялахад болохоор би одоо санхүүгээр сурдаг. Тэгээд Нью-Йоркийн хөрөнгийн биржийг нэг үзчихмээр аюу санагдаад байсан. Ямар байгууллага байдیں۔ Тэгээд Charging Wall гэдэг нэг хөшөө байдаг. Хөрөнгийн биржтэй ажиллаж байсан. Тэр Wall Street-ийн годамжаар алхаад ер нь явахыг аяг хүсчихсэн. Тэгээд тэрнийг биелүүлэхэд ер нь айгүй баяртайсэн. Тийм. Нью-Йорк ч өөрөө нэг бүжгэнсэн газар. Чи ер нь баг баруун эргээс зүүн эрг хүртэл аялсан биз дээ. Тийм. Тэгээд Wall Street, Manhattan их гоё дурсамжууд гарч ирж шүү. Би бас явж байхад манай investment club гэж байдаг гэсэн. Investment club дээр манай оюутнууд сургуулиас нь тодорхой хэмжээний төсөв гаргаа өгч та эдийн нэгээр ингээ хөрөнгө оруулаад тэгээд тэн дээрээс ашиг олох юм бол тэргээр ингээ бизнес трip хийж болно гэдэг. Тэгээ манай профессор болохоор Хуанг гэдэг хятад профессор байсан. Тэгээ бид нар бас нэлээд ашигтай ажиллаад тэгээ хавар нь
сургуулиас зөвшөөрлийн нөгөөд бид нар бизнес трип хийжсэн яг Нью-Йорк ор. Тэгэл нөгөө нэг Wall Street-ийн гудамж тэгээд хамгийн гоё юм нь Federal Reserve Bank гэж ядчих. Талбайны нөөцийн банк. Дэлхийн алтны баг 3.1-ийг хадгалдаг билүү 4.3 ч билүү бас нэг нэлээх алтны нөөцийг хадгалдаг тийм газар байдаг. Тэгээд тэрэн дотор ороод яг ингэ танилцуулаа мөнгнүүдийг ингээд яаж устгадаг. Тэгээд том алтан голдмаануудын хажууд бүр ингээд хамгаалттай алтан голдмаануудын хажуугаас нь бүр шилний цаанаас үзэх тийм боломжтой байт юм байлаа. Хэрвээ одоо Америк руу, Wall Street руу, ялангуяа Нью-Йорк руу явж байгаа хүмүүс Federal Reserve Bank руу бас зөвшөөрөл аваад тэгээд бизнес трип ч юм уу хийгээд орж бас болох юм байлээ шүү гэдгийг энэ ташрамд хэлээ те. Тийм. Нөгөө хөтөлбөрөөр нэг workshop оролцсон гэж ярьсан шүү дээ. Тэрний хандлаар илүү дэлгэрэнгүй яг ямар сургалт ямар төрлийн байсан юм бол гэдэг. Энэ болохоор хөтөлбөр дуусахаас өмнө Еврат хөтөлбөр тэнцсэн бүх хүмүүсийг Вашингтон DC-д аваачаад тэгээд нэг 7 хоногийн ер нь сургалт зохион байгуулдаг. Тэндээ болохоор emotional intelligence гэдэг одоо би болохоор сэтгэлийн хат гэж ойлгоод байгаа юм. Тийм сэтгэлийн хат гэж юу вэ? Бясалгал гэж юу вэ? Ер нь гэр бүлээсээ хоол ингээд гадны оронд сурахад сэтгэлийн хат ямар чухал вэ гэх тиймэрхүү зүйлсийг ер нь айгүйх ороод дунд нь хооронд нь ингэж танилцуулах үйл ажиллагаа айгүйх зохион байгуулаад тэгээ Монголд очоод ингээд төсөл хэрэгжүүлэх бол ямар төсөл хэрэгжүүлмээр байна одоо Америкт ингэж нэг семестр сурсныхаа дараа гэх тийм зүйлийг бас ингээд багаар нь хуваарлж чад хэлгүүлээд тийм хүчил зохион байгуулдаг. Тэгээ хажуугаар нь бас Вашингтон DC-гээр дагуулж явж аялуулна. Тийм хүснээрээ бас та нар өөрсдөө ч гэсэн аялж бол ингээд цаг гаргаад өгчдөг. Айгүй ер нь таавар нь ойлгодог гэх юм уу? Хөтөлбөрт хамрагдаад ирсэн сарвал хөтөлбөрт хамрагдахаас өмнөх сарвал хоёрын хооронд ер нь ялгаа байгаа юу? За миний хувьд бол маш их ялгаа гарсан. Тийм би одоо яг Америк нэг семестр сурчаад ирснийхээ дараа болохоор хамаагүй нээлттэй болчихсон. Одоо нийгмийн тийм баригдмал сэдвүүд дээр маш нээлттэй болцсон байсан. Жишээлбэл одоо хувцлалт, хүсний засалт, бэлгийн чиг хандлага гэл энэ одоо маш олон сэдвүүд байгаа. Энэ дэр болохоор Америк хүмүүс оюутнууд өөрсдөө аюу чөлөөтэй. Ингээл угсаал хүн хүнээр нь ойлгох хэрэгтэй гэх тийм аюу чөлөөтэй сэтгэлгээтэй байдаг болохоор ингээд би Монгол тахтаа ингээд жоохон би ч бас аюу хаалттай хүн байсан юм байна да гэдэг аюу бодсон дараа нь ирчээд. Тийм ер нь баг эрхчлөө нөгөө Америкийн эрхчлөө гэж ярьдаг чинь яг л тэрэндээ л ер нь их байд юм шиг байна тий. Тийм. Далтай жишээлбэл өвгөн ингээд тэрвэр дөрөн сарнаа яриад их нэртэй ингээд төрсөн өдөр нь биш ч гэсэн би өнөөдөр зөвөр баярлуулмаар байна гэд ингээд явж байгаа нь хүртэл би харсан. Тэгэл хөөх далтай өвгөн ч гэсэн ингэж ийм романтик гой залуу ижлгол юм биш үү гэж харчаал Монгол яагаад тийм байдг юм болоо гэж бодоол. Тэр нэг сэтгэлгээний одоо яг саяын чиний ярьсантай ойлтуулаад манай Utica-д бол ялангуяа их нөгөө парти гэдэг байсан. House party гэж болд нь шүү дээ. Бараг 7 хоног болгон болдог. Тэгэл тийшээ очихоор л ер нь хүмүүс аягүй их чөлөөтэй. Тэгээ би вау ийм бас байд юм уу гэж тухайн үед бас бодчихсон байхгүй. Тэгэл иймэрхүү жижигхэн юмнуудаас ч гэсэн их тийм нээлттэй байдлыг Америкаас их олж хардаг л да. За одоо ингээд Америк нэгдсэн улсад Юград төлбөрөөр суралцахаар бэлдэж байгаа залуустаа хандаж урмыг болон зөвлөгөө хэлэхцэл байна уу? За миний хувьд бол миний алдааг бити тавтаасаа гэж хэлмээр яг бол би одоо ингээд нэгдүгээр курстэй өөр хөтөлбөрт хамрагдахтаа ингээд заа гэд хайцсан. Дараа нь болохоор өөртөө итгэлгүй би тэнцэхгүй байх уу надаас илүү мундаг хүмүүс байгаа юм чинь гэж бодоод бас ингээд өөртөө итгэлгүй болохоор материал явуулаагүй. Тэгээд тэр алдааг битгий тавтаараа зүгээр л материал явуул. Энэ одоо хөтөлбөрт болохоор заавал ингээд айгуулаг тий ингээд хичээлдээ хамгийн урт суугаад дандаа явдаг хүүхэд тэнцдэг. Тэгээд зүгээр ингээд хичээлдээ хамгийн суугаад биждэг хүүхэд ч гэсэн тэнцдэг. Тэнцэх боломж байдаг. Тийм өөртөө итгэлтэй байгаараа материалаа зүгээр л үг чамаас алдах юм юу ч ахгүй материалаа заавал өгөөрэй л гэж хэлмээр энэ да маш сонирхолтой дурсан чиг өрнүүлтэх болно гэж. Тийм тэгэхээр одоо Юград оюутан Юград чинь 2 3 дугаар курсын оюутнууд тий 1 2 3 дугаар курсын оюутнууд. Тэгэхээр подкастыг маань сонсож байгаа хүмүүс хэрвээ та яг одоо 1 2 3 дугаар курсын оюутан бол Global Юград гэдэг хөтөлбөрийг сонирхоод үзээрэй. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын трейн департаментаас жил болгон одоо 100% тэтгэлэгтэйгээр зохион байгуулдаг ийм хөтөлбөр байгаа шүү. Тэгэхээр эндээ болохоор Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны веб хуудастай, Education USA Mongolia-гийн веб хуудастай ойр байж тэгээ мэдээллийг цаг тухайд нь авч энд аплайдад материал явуулаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бидний өнөөдрийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Намайг зорж орцуулсан. Сурлагад өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа.
Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандаж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.